Бусад хүмүүс амжилтанд хүрч ахиж дэвшиж урагшилж байхад та нэг л газраа эргэлдээд байгаа юм шиг мэдрэмж танд төрж байсан уу? Эсвэл хизээ нэгэн цагт энэ нь надад нэг сайн зүйл биш дээ гэдгийг мэдсээр бэжэж тухайн зүйлийг та хийсээр байсан уу? Ихэнх хүмүүс тамхи биеинд нь муу гэдгийг мэддэг. Тэгсэн хэрнээ татсаар байдаг. Хамгийн сонирхолтой нь бид эдгээр үйлдэлийг ухамсаргүйгээр үйлцээр байдаг юм байна. Тэгэд хүн бүр өөрийнхөө сайн хувилбар болохыг хүсдэг, амжилтанд хүрэхийг хүсдэг хэрнээ үүнийхээ төлөө үйлдэл хийдэггүй. Гэтэ яг яагаад үйлдэл хийдэггүй юм бэ? Өнөөдрийн бичлэгээр би танд яг үүний учиршилгааныг хэлж өгөх гэж байна. Brianna Wiest-ийн бичсэн "Та бол уул" хэмээх номонд бидний өөртөө санаатай болон санамсаргүйгээр хор хөнөөл учруулдаг зан үйл буюу өөрийгөө хорлон сүйтгэдэг үйлдэлүүдийн тухай ойлголт, үүнийг хэрхэн таньж мэдэх, яаж даван туулах талаар арга замыг зааж өгсөн байдаг. Бичлэгээ дуустал үзээрэй. Өөрийгөө хорлох зан төлөв гэдэг нь юу вэ? Мэдээж хинч гэсэн өөрийгөө хорлон сүйтгэхийг хүсэхгүй тийм ээ. Гэтэ энэхүү зан үйл нь таны дотор байгаа айцаас таныг хамгаалахын тулд тархинаас тань гаргаж байгаа асуудлыг даван туулах механизм юм байна. Тухайлх юм бол та бүтлгүүтгээс үнэхээр айдаг байлаа гэж бодъё. Тэгвэл таны тарих таныг бүтлгүүтүүлэхгүй тулд хийх ёстой бүхий л алхмыг хийж эхэлнэ. Жишээлх юм бол та шин зүйл турших юм бол бүтлгүүтчихэж магадгүй тийм ээ. Тэм учраас таныг шин зүйл хийхгүй байх олон мянган шалтгааныг тарих гаргаж ирнэ гэсэн үг. Өөр нэг жишээ нь та сөрөг харилцаанд байгаа хэн нэгнийг харж байна гэж бодъё. Энэ хүнийг хараад та яагаад энэ хүний сөрөг харилцаанаас гарч чаддгүй юм бэ гэхээр энэ тухайн нөхцөл байдал байгаа хүн ганцаардхаас айдаг учраас хортой харилцааг төвчээд байдаг гэсэн үг. Харин яагаад ганцаардхаас айгаад байгаа нь гэхээр бага насндаа магадгүй эцэг эхийн хайр халамжийг бүрэн мэдрээгүй. Олуулаа өссөн ч гэсэн дотроо их ганцаарддаг байсан байж болно. Тэгээд ирээдүйд энэ мэдрэмжийг дахин мэдрэхгүй тулд автоматар хийж болох үйлдэлийг хийж өөрийн мэдлгүй бусдыг явуулахгүй тулд төвчж сурсан байдаг. Гэхдээ ямар ч учир шалтгаантай байлаа гэсэн хинч хүсэх юм бол өөрийгөө хорлох зан үйлийг өөрчилж чадна. Инхийн тулд хамгийн түрүүнд тухайн хүнд яг ямар сэтгэл хөдлөлийн ур чадвар дутагдаад байгаагаа нээж илрүүлэх ёстой. Жишээлх юм бол хин нэгэн бусдаар үргэлж магтуулж урмын үг сонсхийг хүсдэг байлаа гэж бодъё. Тэгэхээр тэр хүн өөрийгөө хүлээн зөвшөөрч хайрлах чадвар дутмаг байна гэсэн үг. Өөрийгөө хүлээн зөвшөөрдөггүй хүн зөв зүйл хийсэн байсан ч гэсэн бусад хүмүүс намайг үзэн ядчихвээ, гадуурхчихвээ гэдгээс үргэлж эмээдэг. Үүний учиршилгаан нь дээр хэлсэнчлэн бидний бага насндаа туулж өнгөрүүлсэн траума болон бусад таагүй үйл явдлуудтай холбоотой. Гэхдээ магадгүй жоохон байхдаа та ямар нэгэн үгийг сонсож байсан тэрийгээ санахгүй байгаа ч таны тархинд дурсамж болоод үлдчихсэн байт юм байна. Жишээлх юм бол таныг бага байхад хүмүүс царай муутай гэж хэлдэг байсан бол одоо ч гэсэн та үргэлж бусадтай өөрийгөө харьцуулж итгэлгүй зан төлөвт байх магадлал өндөр. Өөрийгөө хорлох зан үйлийг хэрхэн ялан дийлэх вэ? Балцаас аваад нэг талд нь та өөрийнхөө амьдралын өөрчлөлийг хүсдэг дургүй зүйлсийнхээ жагсаалтыг бичээд өөрийнхөө хийдэг дургүй зүйлсийн жагсаалтыг бичээд нөгөө талд нь эдгээрийг өөрчлөхөд танд яг юу саад болоод байна вэ? Тэдгээр зүйлсийг бичих. Жишээлх юм бол хэрвээ та ажлаас салахыг хүсдэг байлаа гэж бодъё. Тэгсээр нь огт үйлдэл хийдэггүй, анкет бөглөдөггүй, ажлын ярилцлаганд ордоггүй бол өөрийгөө хорлох зан үйлийг хийсээр байна гэсэн үг. Тэгэхээр та нэг талд нь ажлаа өөрчлөх гэж бичээд нөгөө талд нь ажил хайдаггүй, ур чадвараа дээшлүүлдэггүй гэх мэт хийхгүй байгаа зүйлсээ бичгэнэ. Өөрөөр хэлэх юм бол та өөрийн хүсч буй амьдралынхаа төлөө тэмцэхгүй, явахгүй, үйлдэл хийхгүй, идэхгүй байх нь мөн өөрийгөө хорлож буй зан үйлийн нэг хэлбэр. Эрх зүйн шинжилгээ ухаанд эсвэлдэл хийх нь өөрөө гэмт хэрэг болдог гэсэн ойлголт байдаг. Хин нэгний гэм хийхийг харсан хэрнээ зохих газар нь мэдээлээгүй нь өөрөө гэмт хэрэг болдог. Яг үүнтэй адилхан та өөрийнхөө хүсч байгаа зүйлийн төлөө явахгүй байх нь өөрийгөө хорлох үйлдэлийг хийгээд байна л гэсэн үг. Та өөрийгөө хорлох үйлдэлийг хийсээр байна уу гэдгийг мэдхийн тулд дараах шинж байдаг эсэхийг өөрөөсөө асуугаад үзээрэй. Нэгдүгээрт нь зорилгодоо хүрэх эрч хүчгүй байх, үргэлж урам зоригийг хайх. Хоёрдугаарт нь таныг ямар нэгэн байдлаар дорд үздэг хүмүүсийг мэдсээр байж та нөхөрлсөөр л байх. Гуравдугаарт нь бусад хүмүүс үргэлж таны яаж амьдрах, юу хэлхийг, юу хийхийг заагаад байгаа юм шиг санагдах. Дөрөвт нь ямар нэгэн байдлаар та шин зүйл сурч мэдэх хүсэлгүй, шинэ хүмүүстэй танилцахаас үргэлж зайлсхийдэг. Хэрвээ таны эдгээр шинж тэмдгүүд илэрч байгаа бол таны тарих ухамсаргүйгээр өөрийгөө хорлох зан үйлийг хийсээр байх магадaltaй. Харин сайн мэдээ нь өсвөл та өөрийгөө өөрчлөх боломжтой.
үүнийг хэрхэн хийх вэ? Хамгийн түрүүнд өөрийгөө хорлдог зан үйл бүрийн шалтгааныг асууж, түүний ард байгаа айцыг нь тодорхойлох нь чухал юм байна. Та ямар үед сайн зүйлд хүрэхгүйг нь мэдсээр байж, ямар үйлдэлийг хийгээд байдаг вэ? Жишээ нь та ямар нэгэн зүйлийг хийж эхлэхдээ би чадахгүй бол яана, би болохгүй бол яана гэж айдаг уу? Тэгэхээр энэ айдас нь танд өөртөө итгэх ур чадвар тутмаг байгааг илтгэж байгаа. Тэгэхээр та өөрийгөө зоригжуулахаас эхлэх хэрэгтэй. Би үүнийг хийж чадна гэж хэлэхээс эхлэх хэрэгтэй. Амжилтанд хүрсэн хүмүүс өөрийгөө хорлон сүйтгэх зан үйлийг хийдэггүй юм байна. Тэгвэл бид нар амжилтанд хүрсэн хүмүүс шиг хэрхэн энэ зан үйлдлийг хийхгүй байх вэ? Инхийн тулд дараах 3 зүйлийг хийх. Нэгдүгээрт нь өөрийн зүүн совиндоо итгэж айцаа хаях. Өөрийгөө хорлон сүйтгэх зан үйл нь айц дээр суурилдаг бол харин зүүн совин нь танд туслахад бэлэн байдаг. Айц дээр суурилсан үйлдэлийг зүүн совингоосоо ялгаж сурах хэрэгтэй юм байна. Ингэснээр таны тарих өөрийгөө хорлох биш харин хэрхэн яаж амжилтанд хүрэх вэ гэдэг арга замуудыг автоматар хайж эхэлдэг. Хоёрт нь сэтгэл хөдлөлөө таньж зөвөр удирдах сурах. Энэ ялангуяа манай монгол хүмүүст маш хэрэгтэй санагдсан. Бид гадаа гараад маш олон ууртай бухимдалтай өөртөө итгэлгүй хүмүүсийг хардаг те. Өөрийн мэдрэмжийг хүлээн зөвшөөрч зохистой аргаар илэрхийлж сурах. Жишээлх юм бол уур хүрсэн үедээ уурлахаа болох тавгуудлаас гарахыг сонгох биш. Харин ч эсэргээр уурлаж буй мэдрэмжээ ажиглаад ямар нэгэн үйлдэл хийхгүйгээр би яг ийм зүйлд уурлаад байт юм биш үү хэмээн дотроо ажиглаад түүнийгээ зөвөр илэрхийлж сурах хэрэгтэй юм байна. Ирээдүйн хүссэн дүр төрхөө тодорхойлох. Та яг одооноос эхлээд хэн болохыг хүсэж байна вэ? Түүндээ хүрэх арга замыг наривчлан тодорхойлох нь амжилтанд хүрэхийн эхлэл болдог. Энэхүү номноос сурсан зүйлээ дүгнээд хэлэхэд таны өмнө сүндэрлэн харагдаж байгаа уул бол та өөрөө. Хин нэгэн эсвэл нөхцөл байдал таны өмнө тэглээд уул болж харагдаад байгаа юм биш. Даваад гарах ёстой уул нь та өөрөө. Уултай зөрчилдөж тулалдахын оронд та түүн рүү тэмүүлж өөдөө авирч явахдаа өмж авахаагаа олох болно гэсэн гол санааг энэхүү ном өгсөн байгаа. Одоо та өөрийгөө хорлдог зан үйлийн учир шалтгааныг мэдэж авсан тул эдгээр үйлдэлийг зогсоохын тулд өөрчлөлтийг хийх цаг нь болсон. Тэгэхээр та яг одооноос эхлээд юуг өөрчлөх вэ? Ямар зуршлаа өөрчлөх вэ? Сэтгэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Хэрвээ танд бичлэг маань таалагдсан бол subscribe дарж бидэнтэй нэгдээрэй. Танд илүү олон сонирхолтой номнуудаас хүргэх болно.